За сайн бацхан уу. Өнөөдрийнхөө лайв хичээлээр би та нартайгаа ярилцахыг хүссэн сэдэв маань хэрвээ бид гэр бүлийн харилцаанд, хосын харилцаанд хин нэгний чанга дуурах, чамайг зэмлэх гэх мэт зүйлийг өөр дээрээ тусгалгүйгээр хэрхэн эрүүлэр хүлээн авч хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг талаар би та нартайгаа ярилцъя гэж шийдлээ. За тэгээд намайг танихгүй хүмүүс өөрийгөө танилцуулгаад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж амьдарч суралцдаг тийм нэгэн хүн баамаа. За өнөөдрийн сэдэв маань түрүүний хэлсэнчлэн хосын харилцаанд шүүмжлэл, чанга дууралт дээр нэмээд бие бинийгээ зэмлсэн тэр зэмлэлтийг бид хэрхэн өөртөө тусгалгүйгээр хөнгөнөөр хүлээн авч эрүүлэр харилцах вэ гэдэг тэр талаар ярилцъя. Хосын харилцаа гэдэг маань нийгмийн бас нэг харилцаа. Тэгтэл бид хосын харилцаанд, нийгмийн харилцаанд хизээж гаргаж байгаагүй яг тийм бие гэдэг ялгуурлыг хосын харилцаанд бид гаргадаг. Өглөөнөөс орой болтол бид нэг хүнтэй л хамт амьдардаг. Тэр битгийл унтаж байгаа ор, унаж байгаа машин, идэж байгаа хоол, дундаасаа үр хүүхэд гаргаад түүнийг ингээд хүмүүжүүлээд тавьдаг. Энэ утгаараа бид орон зай болон сэтгэл хөдлөлийн хамгийн их бие биенээсээ хамааралтай байж болох тийм зүйлсийг хуваалцдаг. Тэр утгаараа бид жинхэнэ бие буюу жинхэнэ өөрөөрөө байх байдлыг яг энэ хосын харилцаанд бид бие биендээ гаргадаг байна. За тэгтэр зэрэг би 6-7 жил яг үннийг хэлэхэд Маршал Розенбергийн хүч хэрэглэхгүй харилцаа, аль эсвэл нүдний төвшний зөв харилцааны соёл гэх мэт харилцаа гэдэг талдаа тэр тусмаа хосын харилцаа гэдэг талдаа хүнд хэрэгтэй байж болох бүх л мэдлэгийг ингээд өөртөө бүр парампуу шиг мэт ингээд би судалж байна, мэдлэг хурааж байна. Тэгээд дээр нэмээд би өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэхийг ингээд маш их хүсээд тэрийг ингээд баг багаар хэрэгжүүлээд бас та нараар дамжуулаад аль эсвэл өөрийнхөө зөвлөгөө авдаг хүмүүсээр дамжуулаад тэдний амьдралд бас ингээд сайн сайхан болохыг хүсээд тэднэр дамжуулаад гадагш нь өгдөгч гэсэн би хүртэл өөрийнхөө амьдралд яг үннийг хэлэхэд тийм төгс төгөлдөр байж чаддаггүй яг энэ харилцааны тал дээр. Тийм учраас та нарт гэж хэлэхэд энэ бол угаасаа л байдаг тийм алтай юм баамаа. За тэгтэр зэрэг би энэ дээр өөрийнхөө жишээлбэл нөхрийн жишээг яриа л да. Манай нөхөр яадаг гэхээр зэрэг өдөр ингээд яг өдрийн хоол идсэний дараа нойр нь хүрээд бүр ингээд унаад унтах гад байдаг тийм тохиолдол байдаг. Яг ийм тохиолдолд би түүнийг юу гэж дүгнэдэг вэ гэхээр зэрэг яг миний хувьд физиологийн цаг маань яах вэ гэхээр өдөр хоолны дараа үнэхээр ингээд бүхнийг хий ёстой. Юу л бол юу хий. Яг эд бүтээн байгуулалтын цаг маань эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид хоёрын физиологийн цаг зөрдөг. Яг энэ үед би нөхрөө юу гэж буруутгадаг вэ гэхээр өчигдөр яасан сони юм бэ? Яхаар ингээл ялахад л унтчихвэдгийн. Яасан муухан залуу хүн байх чинь ээж авч ингэж сургаагүй юм уу? Манай ээж аав бол өдрийн цагаар унтах битгийл орон дээр очиж хэвтгэгч бид нар зөвшөөрдөггүй байсан. Гэл ингээл нөхрөө буруутгаад зэмлэх тийм тохиолдол гардаг. Тэгтэл яг энэ тохиолдолд би юуг тэр хүн дээр үгүйсгэж байна гэхээр тэр хүний өөрийн физиологийн яг өгөгдсөн байдал. Дээр нь нэмээд тэр хүний ээж аваасаа авсан хүмүүжил. Дээр нь нэмээд тэр хүнийг би хизээж үнэлэхгүй дүгнэхгүй юм шүү гэсэн тэр надад дотор байдаг үнцэн тэр бүхнээ би үгүйсгээд тухайн хүнийг би доош нь ингээд чих байдлаар үгүйсгээд өөрөөр байлгах гэдэг чигэд эхэлж байгаа. Яг энэ үед би өөрөө маш том алдаа хийж байгааз. Тэгтэр зэрэг бид хэрвээ ямарваа нэгэн байдлаар үнэн хэрэглээ манай нөхрийн хүүхэд байхаас авсан хүмүүжил, ээж аваас авсан хүмүүжил, дээр нь өөрийн физиологийн хэрэгцээ энэ бүхнээс болоод тэр хүн өдрийн хоол идсэний дараа ялтчгүй тийм унтах амрах тийм хэрэгцээ байгааг нь би болох төр зэрэг тэр хүнийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа аахгүй юу? Тэгтэрс миний өөртөө хэрэгэлдэг ямар арга байдаг вэ гэдэг талаар би та нартай хэлж өгье. Хэрвээ 20 жилийн өмнө яг надад ийм байдалд автагдсан байсан бол би тэр хүнтэй аль хэзээний хэрүүлээгээд бид хоёрын хооронд асуудал үүсээд аль хэзээний дуусчих байсан амьдрал. Тэгтэл одоо би
насанд хүрээд дээр нэмээд би яг үннийг хэлэхэд өөрийнхөө төлөө маш их юм хийгээд хань ижлийнхаа төлөө харилцаандаа маш их хөрөнгө оруулалт хийсэн улмаас би дараах зүйлийг мэдэж авсан. За тэгэхээр та нарын өөрийгөө коучлах хамгийн ихний асуулт юу вэ гэхээр зэрэг хэрвээ та нарт ямарваа нэгэн асуудал гараад хэрвээ та нар ямарваа нэгэн байдлаар одоо асаад ирэх тохиолдолд өөрөөсөө юу гэж асуух вэ гэхээр хамгийн нэгдүгээрт яг саяын болоод өнгөрсөн асуудал үйл явдал миний одоо надтай ямар холбоотой учиртай болоод би энэ асуудалд ингэж эмзэглэж байна вэ гэдэг асуултыг дандаа нэгдүгээрт өөрөөсөө асуу. Яагаад ихтэй зэрэг саяны байдлаас харахад миний нөхрийн физиологийн процесс авсан хүмүүжил нь тухайн хүний асуудал болохоос биш надтай ямар ч хамаагүй тэр хүн яаж чадахгүй юм дээр би нөхөртөө уралж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр зэрэг миний хүүхэд байхаас авсан хүмүүжил дээр нэмээд ээж аавын минь надад одоо багш тэр найз нөхдийн минь надад өгсөн хүн одоо өдөр унтдаг хүн залхуу байдаг өдөр унтаж болдгоо гэдэг тэр байдал маань намайг удирдаад өөрийн мэдлгүй би хуучин цэцгээ гэдэг байдалд очиод тэр хүнийг би үнэлж дүгнээд өөрийг нь буруутгаад байгаа юм. Тийм учраас миний амнаас ийм өгнөд гараад байгаа. Тэгэхээр яхав тухайн хүний байдалтай холбоотойгоос ш тэр болох тэр зэрэг тухайн хүний одоо хийж чадахгүй юмыг би өөрөө дээрээ хайх нь ёстой шүү дээ. За дараагийн юм юу вэ гэхээр зэрэг ер нь бол хүн ямарваа нэгэн байдлаар уураа хүрсэн тохиолдолд эрүүлэр тэрийг ингэж дарж чадахгүй тохиолдолд маш муухагаар гадагшны илэрхийл хоёр арга байдаг байна. Нэг нь юу вэ гэхээр зэрэг хин нэгнийг буруутгаад түүнийгээ ингээд хин нэгнийг буруутгаад уур уцаараар илэрхийлдэг байна. Тэр нь одоо яг түрүүний миний одоо нөхөртөө гаргаж байгаа байдал. Тэр хүнийг буруутгах чинь штэ би одоо жишээлбэл яадаг чинь өдөр ингээд юм хийх гэдэл манай хүн унтах цаг нь болчдөг. Тэгтэр зэрэг би тэр үед өөрөө ганцаараа юмаа хийж болно. Тэгэж чадахгүй юм шиг би одоо тэр хүнээс нэхэх шаардлагагүй юм маш өндөр хүлээлттэй байдаг үе гэсэн үг. Тэгтэр зэрэг яхав би өөрөө хин нэгнийг буруутгах гадагшин чиглүүлдэг нэг муухай хэлбэр байх нь энэ зангаа бид засах хэрэгтэй болж байгаа. За хоёр дахь нэг муухай юм маань юу вэ гэхээр зэрэг өөрийгөө буруутгахсандаа бид дотгошин залхидаг. Ерөөсө хинт ч хэлэхгүйгээр дотгошин залхидаг. Тэгтэл Зигмунд Фройд гэдэг хүний хэлсэн үг байдаг. Өөрийгөө илэрхийлж чадаагүй сэтгэл хөдлөл болгон хизээж өгдөггүй. Тэд бол чиний дотор амьдаараа булшлагдаад маш гоёор хэлсэн байц амьдаараа булшлагдаад хизээ нэгэн цагт үзэшгүй муухай дүрээр эргэн ирдэг гэдэг үг байдаг. Бидний цаг хугацаа бүхнийг одоо аварнаа цаг хизээ нэгэн цагт би энэ байдлыг мартчихна гэдэг энэ бодол маань тэгэхээр буруу байх нь бидний дотор амьдаараа булшлагдаад л хаа нэгэн цагт одоо үзэсгүй муухай дүрээр эргэн дэлбэрэхэд бэлэн болоо л ингээл хураагдаад байдаг байна. Тэгэхээр бидний хамгийн их одоо хоорондоо ярих хэрэгтэй юм юу гэхээр хэрвээ чамд ямар нэгэн асуудал байгаа бол чам таалагдахгүй юм байгаа бол хамгийн түрүүнд өөрөөсөө асуугаад энэ бүхэн миний хүүхэд нас миний одоо надтай ямар холбоотой надад ямар учир утгатай болоод би энд дэмзэглээд байна гэдгийг өөрөөсөө асуугаад тэр байдлаа одоо нөхөртөө ярилцах хэрэгтэй болох нь байна. За яг үүний адилаар би нөхрөөсөө түүний чадахгүй юмыг шаардаж байгаатай адил миний нөхөр ч гэсэн надаас эсвэл танай нөхөр таны эхнэр чамаас яг тэр чадахгүй юм чинь бас шаардаж болно. Аль эсвэл чамтай ямар ч хамаагүй юмыг шаардаж болно. Яг энэ тохиолдолд таныг буруутгаад өөрийнхөө одоо сэтгэл санааны байдал, сэтгэл гутранг байдал, аль эсвэл тухайн үед байгаа биеийн одоо байдалтай холбоотойгоор танаас буруу юм шаардаад хэрүүлэгдэх, аль эсвэл одоо юу ч гэдгийг таныг одоо ямарваа нэгэн байдлаар тань таалагдахгүй байдлаар тантай харьцсан тохиолдолд та яаж харьцах вэ гэдэг талаар би танд хэлж өгье. Тэгэхээр зэрэг яг энэ дээр би нэг жишээ яриа л да. Өчигдөр бид хоёр ингээд хоолны дараа өглөөний цайгаа ууж захта. За өдрийн хоолны дараа хоёлаа гарч гадаа горч маш гоё одоо машина янзлах шүү гэд ярьж байсан байхгүй юу. Бид одоо та намайг дагдаг хүмүүс бол мэдж байгаа. Бид хоёр аяллаа машин хийгээд аяллаа машинаараа ингээд дэлхийн аялал хийх одоо Европын аялал хийх тийм мөрөөдөлтөөр аяллаа машин хийж байгаа. Тэгэхэд айл 1 сар 2 сард манай нөхөр аяллаа машин дээр өнөө золаар хавтан гэж байдаг штэ. Тэрийгээ суулгаад ингээд бүгдийг нь янзлчихсан. Тэгсэн чинь гів гинт ингээд гадаа зам болоод ингээ гадуур яваад ирсэн чинь надад юу таалагдаад ирсэн бэ гэхээр зэрэг би өстө машиныхаа ингээд дээвэр дээр нь гараад жаргаж байгаа нарыг хармаар байна шүү дээ. Би энэ машиныхаа дээврийг ингээ гоё одоо террасаа болгож янзлмаар байна гэдэг тийм бодол надад ороод ирсэн. Тийм гот би нөхөртөө юу гэж хэлсэн бэхээр энэ солоор хавтанга авч байгаа хоёлаа эхлээд дээр нь ингээд маш гоё юм
Терраасаа хий. Тэр үлдсэн одоо зайд нь хоёлаа солоор хавтангаа байрлуулъя. Нэг авчихдаггүй гэж хагаад би нөхрөөрөө ахуулчихсан байхгүй юу. Тийм учраас бид хоёр яг тэрийг ингээд янзалж байгаа төвшөндөө байгаа. Тэгээд өглөөний хоолн дээр юу гэж ярьж байсан бэхээр за өдрийн хоолны дараа хоёлаа гарч тэрийг янзлаа шүү гэдээ ярьж байсан. Тэгээ яг өдрийн хоолоо идлээ. Өдрийн хоолны дараа би ингээд гарандаа гэд ингээд нөхөртөг байж л маа нөхөр яасан. Яг орол руу очио хөвтөж байгаа байхгүй юу. Тэгтээрсэн зэрэг би ингээ гайхаа. Хүүе чид хоёр өглөө ярьсан бидтэй. Хоёлаа гарч машина янзлна гэж ярьсан бидтэй гэсэн чи маа нөхөр одоох хэвээр 10 минут унтаад гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэгсэн чи яасан өнөө миний дотор ингээл шууд ингээл дотор нөгөө болж исэн ингээд сайхан юм чи ингээл байхгүй болол ингээл уур уцаар эхэлж байгаа. Тийм гот би нөхрөөсөө юу гэж асуусан бэ гэхээр зэрэг чи бид хоёр өглөө ярьсан штэ чи яг одоо унтна гэдэгтээ итгэлтэй байна. Хоёлаа гарыг л та чи зүгээр л босоод надтай гарчвал хоёлаа юмаа хийчин штэ гэсэн чи манай нөхрийн надад хариулсан хариулт юу гэхээр чи бид хоёр урд өдөр нь вакцин хийлгэсэн байсан. Хоёр дахь вакцина хийлгэсэн гэсэн чинь ёо энэ вакцины нөлөө юм уу хааш юм би ингээд ядраад байна. Надад ч 10 минут өгч би унтаад. Гэ тэг унтаад өгч байгаа байхгүй юу. За тэгэн гот нөгөө миний дотор байсан юм ингээл гараад ирэхээр би хамгийн түрүү нэгдүгээр асуултаа өөрөөсөө асуусан. За энэ юм тий яг ямар учир утгатай болоод намайг ингээд гомдовоо. Я намайг эмзэглүүлвэ. За тэгтэл яас өнөө л миний дээр үеийн хүүхэд байхад ээж аваасаа сонссон. Өдөр хүүхдүүдийн хүн ер нь өдөр унтдаггүй. Одоо юу ч байдгийн те залхуу хүмүүс л өдөр унтдаг ч юм уу. Яг тэр миний итгэл үнэмшил шингэсэн тэр хин нэгнийг буруутгасан тэр бодолтой холбоотой байсан. Тэгэхээр би тэр бодлоо аваа хайсан. За миний хоёр дахь асуулт юу байсан? Өөртөө тавьсан хоёр дахь асуулт юу байсан бэ гэхээр зэрэг яг саяын нөхцөл байдалд болоод өнгөрсөн нөхцөл байдалд миний зүгээс буруугаар оруулсан хувь нэмэр юу вэ гэдгийг би өөрөөсөө асуусан. Яагаад гэхээр зэрэг манай нөхөр нэлээд ууртайгаар өөрөөр хэлбэл ёо бараг л ямар ядаргаатай ингэсэн байдлаар тэгж хэлээгүй ч гэсэн яг тийм байдлаар үгээ хэлсэн. Ширүүн байдлаар өөрөөр хэлбэл яг тэр ширүүн хэлж байгаа байдал намайг гомдоосон гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг би өөрөөсөө асуусан яг энэ саяын нөхцөл байдал миний зүгээс буруугаар хийсэн юм байна уу гэж асуусан чинь миний зүгээс хийсэн буруугаар хийсэн юм ерөөсөө ч байхгүйсэн. Би маш илдгээр асуусан. Хэдийгээр дотроо муухай бодсон ч гэсэн тий маш илдгээр асуусан. Тийм гот би тэрнээс юу гэж бодсон бэ гэхээр зэрэг окей. Миний буруу байхгүй юм биш үү? Энд ерөөсөн миний буруу байхгүй маань. Яг одоогийн нөхцөл байдал буюу энэ вакцин хийлгэсэн тохиолдолд миний нөхрийн стрессийн одоо төвшин гэж байдаг шүү дээ. Тэр нь маш өндөр төвшөнд хүрээд яг үнэндээ өөрийн мэдлгүй муухай үгийг одоо муухай үг хэлээгүй муухай тооноор буюу муухай одоо байдлаар надад энийг чадахгүй чи надад нэг 10 минут өгөөд хөчтэй гэсэн байдлаар надтай харьцсан байна. Миний буруу байхгүй байна. Окей. Тэгвэл одоо ишиг шиг би өөрийнхөө амийг хий даа гэд. Ингээд би суугаад өөрийнхөө ажлыг хийж эхэлсэн. За тэгсэн чинь удаачгүй тэр бол 10-20 минутын дараа манай нөхөр босч ирээд над дээрээ. За одоо хоёлаа гарыг харин чам руу муухагаар дуугарсан бол харьгаа уучлаарай гэд намайг ингээд үнсэд уучлахгүй. Тэгсэн чинь би өмнө нь нөгөө яг тэр нэгдүгээр асуулт, хоёрдугаар асуулт гэдэг ямиг өөрөөсөө асуусан байсан болохоороос зэрэг би маш аль хэзээний тайвширчихсан. Энэ хүн ууртай бол энэ хүний асуудал, миний асуудал биш юм чинь би одоо ажиллаа хийдэ гэд аль хэзээний тайвширсан байсан болох тэр зэрэг тэрийг би маш гоёор хүлээж авсан. Тийм үү чи арайг муухай аштай байсан. Ахиж бити муухай аш гаргаарай заа юу гэд. Ингээд хүлээж авсан. Тэгэхээр яахав? Та нарт нэг Далай ламын хэлсэн үг гэдэг штэ. Хүн хүнд бэлэг өгөөд тэр бэлгийг хүлээж аваагүй тохиолдолд өгсөн хүн тэр бэлгээ буцааж авдаг. Тийм учраас уур уцаар буюу бидний хоорондын харилцаа гэдэг чинь яг юм өгөө аваа буюу яг энэ бэлэг шиг юм харилцаа байдаг юм а. Хин нэгэн чамд ямар үг хэллээ, үйлдэл хийлээ. Чамаас ямар хариу үйлдэл ирж ин гэдгээс хоёрын хоорондын харилцаа зохиодгоо. Тэгэхээр яг манай нөхөр ингээд жоохон муухай чанга дугаар надад үг хэлэнгууд би тэрэнд гомдсондоо болоод тэр хүнийг заавал ингэж буцааж одоо гомдож муухагаар үг хэлэх биш. Би тэр үед ингээд дугаа өнгөрчихсөн. Өөрөөр хэлбэл окей чи надлуу муухагаар үг хэлж байгаа бол чиний дотор байгаа чиний вакцин хийлгэсэн ядарсан байгаа чинь чамтай л холбоотой байгаа юм байгааз би л авч чамаас олж өөрийгөө муухай болгохгүй гэсэн үднээс би өөртөө яг түрүүний хоёр асуултыг тавиад тэр хүний муухай дуурсан дууралтыг би хүлээж аваагүй буцаачихсан. Тэгж чадсанараа яасан бэ гэхээр манай нөхөр сүулдэ өөртөө тийм одоо гимшиг сэтгэл төрөөд надаас ирж уучлах гохтой хүргэсэн 10 минутын дараа энэ 20 минутын дараа. Тэгтэр зэрэг яг энэ шиг хүн чамд юу гэж хэлнэ чи тэрийг хүлээж авах уугүй юу гэдэг чинь
тэр бүхэн эрх мэдэл чиний гарт байдэн шүү. Тэгтээс хин нэгэн хүн чамд ямарваа нэгэн байдлаар муухагаар хандвал, муухагаар үг хэлвэл яг саяны хоёр асуултыг өөрөөсөө асуугаарай. Нэгдүгээр асуулт юу вэ гэхээр зэрэг яг энэ хүний хэлсэн үг, хийсэн үйлдэл, саяын болсон явдал надад ямар учир утгатай болоод би энийг эмзэглэн хүлээж авбаа гэдэг асуултыг асуу. Тэр бол өөрөө өөрийгөө дотгошин толицсон асуулт байна. За хоёр дахь асуудал чи өөрөөсөө бурууг олохгүй тохиолдолд хоёр дахь асуулт юу вэ гэхээр саяын болсон явдалд миний зүгээс буруутай гарч юм уу? Ямарваа нэгэн оруулсан хувь нэмэр байна уу гэдгийг асуу. Хэрвээ чиний зүгээс ямар ч буруугаар оруулсан хувь нэмэр байхгүй бол окей, тэгвэл чи наад муухай үгээ, наад муухай уура, наад муухай үйлдэлээ өөрөө буцаагаад авдаа. Би авахгүй гэд ингээд өөрийгөө хамгаалсан хамгаалтыг хийгээд тухайн хүнд буцаагаад өгчих хэрэгтэй юм байна. Ингэж чадсан цагт чи өөрөө өөртөө эзэн болоод өрөөлөг буруутгах тийм буруу муухай үйлдэл хийхгүйгээр үнэхээр гоё тэмтгэгч нүдний төвшний харилцааг гэртээ үүсгэж чаддсан шүү. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг үгээр дуусгая. Дараагийн хичээл болтол би та нартай баяртай гэж хэлье да.